бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Ингээд энэхүү бидний өнөөдрийн хүндэтгэлийн үсгэлийн байрын арга хэмжээг маань нээж өгнө хэмээн 148 дугаар сургуулийн захирал хөтөлбөрийн гавьяаны улаан түгийн ордонд ардын боловсролын тэргүүний ажилтан мөн хэд ногшига тайзнаа хүндэтгэн урьж байна. Захирал нь ерөөсө хараагүй шүү дээ. Ийм хүн байдаг юм уу? За сайн байцгаана уу эцгийг асран хамгаалагчид болон хамт олондоо энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Мөн энд үсгэлийнхаа баярыг хийгээд ээж аавуудаа багш нартаа юу сурч юу мэдснээ тайлбарлахаар ирсэн бяцхан шав нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдрийн энэ тайлбар өдөрлөг буюу үсгэлийн баяр маань манай хүүхдүүд аав ээжүүдтэй юу хийж юу сурснаа энд одоо та бүхэндээс харуулахаар нэлээд олон өдөр нэлээд хүч хөдөлмөр гаргаж энд бас бэлдсэн байгаа. За тэгээд энэ хүүхдүүд маань бас маш сайхан харагдаж байна. Манай сургуулийн хувьд бол ерөнхийдөө онцлогтой байгуулагдаад 5 дахь жилдээ буюу 5 жилийнхаа ойг энэ 2024 оны хичээлийн жил хийж байгаа онцлог ажил маань энэ мөн дээр нь дүүргийн 60 жилийн болж байгаатай холбогдуулаад бас сургууль дээрээ бид нар бас нэлээд олон шинэ бүтээн байгуулалтуудыг хийсэн нь энэ бүгд бол бид бүгдийн баг хамт олонны эцэг эхчүүдийн дэмжлэгээр сурагчдын маань энэ идэв зүтгэлээр бүтээн байгуулалтын ажил буюу сурлаг үйлдвэртэй өндөр амжилт гаргаж байгаа сурагчдын маань хүч юм аа гэж та бүхэн маань ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ сайхан хүүхдүүдийнхаа урмаар энэ сайхан хүүхдүүдийнхаа идэв зүтгэлээр энэ